Senta, sembeno. За шинэ та бүхэнд иргэний боловсролын сонирхлын явдал. За миний биеийн сүлэг аймаг болон сумын англи хэлний багш Сахан бүхэн байна. За өнөөдөр та бүхэндээ энэ цагийг одоо хамтран явуулсандаа мэдээ өгөх юм. За багш чинь одоо танаас хэрэг биш үү? Ажлын үзэл чамд ямар сэтгэл төрөв? Тэр талаараа англи хэлээр ярилцсан байна шүү. За. Өөртөө эмчийн орон тавиад үзтээ. За. Энэ охин бэлтгэл үзээ. Надад анил аюу гоё 90 мэдрэмж төрлөө. Энэ бэлтгэл үзээ хүмүүс туслал тэр нь өөрт нь буцаж ирдэг гэх. Энэ бэлтгэл үзээ би ингээд нэг зүйлээс аваад болж болдог юм байна. Баярлалаа. За. Хөөд туслахаас аз жаргал бүгд. Юмс. Чи тийм ээ. Хүний төсөө мартаж болохгүй, түүний хажуугаар хүн туслахаа мартаж байна. Би ийм сайн хийчих юмсан гэсэн юм. Охин наавтайгаа маш хөвжөлтэй зугаатай тоглох байсан. Харин одоо тоглож чадахгүй байсан. Тэгээд наавтайгаа тоглоход мөнгө зөв төлсөн байсан. За. Дээр заавал Аа, заавал өндөр болсон гэж байна тийм ээ. Гэж бодож байна. За өөр. За. Зүйтэй. За тэгвэл охин эмчийн төрөчиг өгөхдөө юу гэж бодож ирсэн бэ? Охин эмчийн төрөчиг олсон шүү дээ. За. охин эмчийн төрөчиг өгөх энэ мөнгө олсон. Харин охин охин сайн ус бүх хэрэггүй байдаг гэж бодож ирсэн. За зүйтэй. Өөр охин юу гэж бодсон бэ? За. Ямар гайхалтай санаа гаргав. Тийш үү, тийм ээ? За. За тэгвэл захидлыг уншиж байхдаа юм чи гэж бодсон ба? Охины захидлыг уншиж байхдаа юм чи гэж бодсон. Хаалт өөрсдөө юм чи авах гэсэн. За. Энэ охин бяцхан ч гэсэн нөгөө сэтгэл санаа нөгөө ааваа гэсэн хайрлах сэтгэл нь ямар агуу юм бэ гэж. За тэгвэл та энэ санджаа өгч байгаа юм. Юу хийх вэ? За энэ санджаа өгч та юу хийх вэ? За бацраа. Санджаа өгч байгаа чи юу вэ? Туслах. Яаж хийх чи байна? Шин туслах гэж байгаа шүү. За, нэг бай. Чи юу гэж бодсон? Чи санджаа өгч юу? Сайн сайхан зүйл өөрөө хийдэг юм. Юу
За тэгвэл хүүхэд болгон наанаас нэг асуулгыг сонгоод аваадах тагш та. 89 асуулга байгаа шүү дээ. Тэр 9 асуулгаас нэг сонгоод аваадгач. За сонгосноо. За ямар асуулга сонгосноо анги нийтдээ хэн хэлж өгөө? За би энийг л авлаа багшаа гэд. За. Олсон зүйлээ буцаж өгөхөө. За. Аха. За чи тэгвэл танаа ангийнхан донд одоо энэ олсон зүйлээ одоо эзэнт нь бусааж өгч ирсэн юм тохиолдол гарч ирсэн. За. Би бомб тэр нөгөө багштай яг явж байсан болсон. Тийм. Юу юм бэ? Мами тэр хандаа яг багштай Михүн. За чи тэгвэл михүн бэмд олж хоёр үнхээр одоо бүнэ. Хайсан гэсэн зүйлийг олж үлээ. Мондог хүүхдүүд ч үгээ нэг сайхан ингэ тэрчи. За яасан? Бэлгүй хаанаглаа юм. За. Яасан найзгаа тэрч чадахгүй байна уу? За нэг сайхан тэрчи. Миний найз чи өстө хүнд тусрахыг шүү гэд нэг сайхан тэрий. Бэлгүй тэрүүллийг ингэ босоож тэхгүй болох нь чам тэрж мэдэхгүй за. Нэг нь бямд орж штэ. За бямд орж тэр яваад чи. За. За өөр хин сонгосон. За. Хин сонгосон асуулгын талаар ярих уу? За бэлгүй яриг юм. За тийм за багш. За. Яагаад чи багш нэг асуулгыг сонгох гэхэд яагаад чи мод ярьжсэн юм сонгох? Мод бол хүний амьдлын чиглэлээр чи зүрх чи өөрсдөө ялгах учраас. Мод ярьжсэн. Одоо ингээл чиний ингээл бүр ингээ харж байхад үнэхээр ингээл модыг ингээл үнэхээр хайрлаа тэрийг арчилдаг тийм сурч байна. За хин зөндөө олон байна уу? Өдрөө тарахын зөндөө олон байна уу? Хийж мэдгүй. За өөр хин сонгосон асуулгын талаар ярилцсан. За тэнд. Зон явахтаа заавал хайсаа өмнөд цэвэрчиж явдаг. Өөртөө дөрөв Зүйч. За тэгвэл танай ангийнхаас ингээд уулсан газраас ингээд хог мөгөө түлийг үхэр шигэлбэл ингэж ширүүн гэж юм. Сайн тэгвэл танай ангийнх ер нь хэр тийм үү хөвшөөсөн. За өөрхөн уусаа. За. Надад бодлоо үгүй юм. За. Яагаад санаасаа Яг манай чингүү бэлтэ хоёр байсан. Модлц чиглэлээс яг нэг хэвчээс манай ихэнх модлц зөвлөдөө. За хамгийн сүүлийн одоо нэг хин хоёр ингээд модлсон нэрүүлсэн юм байна. Сүүлийн үед тийм ер нь тийм асуудал гараагүй тийм намайг. За уусах юм. За өөр багш танаас мөн найзтай урам хайрлаа гэсэн ил цагтл урд чинь тавьсан байгаа. За одоо энд болохоор хосоороо ажиллана. За хосоороо ажиллана гэхээр чи зөвхөн хажууд байгаа найзынхаа юуны тухай бичих вэ? Тэр сайн үеийн талаар бичнэ. Сайн үеийн талаар. Яг чиний хажуу сууж байгаа найз чинь ямар сайн үйл хийдэм бэ? За тэрүүгээр нь бичнэ. Тэгээд найзтай яах вэ? Идүүсэн тоглож их хэмжтэй нэг чигээр сайн үгээд тахтай нэг шүү. Миний яг цагаан тоглох өөрөө тусдаа тусаж байдаг амийнхандаа болон энэ зүйлээ тусаж байдаг сайн хийдэг байхтай байна шүү.
Өөртөө өөртөө сайн үйл гаргаж байгаа. За одоо бүгдээ найз бэлтгэл би сайн найзаа твэрчээ. Энэ цагаас төгсөж сайн үеийг илүү хийх. Тэгээд сайн үеийн нэмээд өөрсний хэлдэг гэдгийг гарч ирсэн. Сайн үеийн чиний хэлээр надад маш сайхан юм энерги. За уяа. Би өнөөдөр хүмүүс ямар агуу зүйлийг ойлгож байлаа. Би өнөөдрөөс хойш багч гэдгүй хүмүүс туслах болоо. За гэрэн талгуурт. За та нарын өмнө мөн л адилхан миний нууц занд гэсэн карт байгаа. Миний нууц занд гэсэн карт байгаа. За энэ картан дээр яах ёстой вэ гэхээр та нар ангийнхаа нэг хүүхдийг сугална. Хэрвээ өөрийгөө сугалсан тохиолдолд буцаага тавина шүү. За багш нь энэ суглаа бэлдсэн байгаа. Өөрийгөө сугалсан бол буцааж тавиад за ангийнхаа нэг хүүхдийг сугална. Тэр хүүхдээ би чамайг сугалсан шүү гэж юусоо хэлэхгүй шүү. За тэрийг чийл ганцаараа мэднэ. Тэгээд тэр хүүхдийн туршид 7 хоногийн турш тэр хүүхдийн сайн үеийн тухай тэмдэглэл хөтлөнө. Чи энийг заавал тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнхөө нөө хувийн тэмдэглэлийн дэвтэр дээр ч тэмдэглэж байж болно. За тэгэхээр одоо сайн үйл гэхээр одоо жишээ нь багшны юунд өгсөн байж тийм ээ. Хулан бүдэрч унахт нь одоо татаж босгосон ч юм уу. Гэх мэтчлэнгээр. Тэгээд нэр гэдэг дээр нэрээ тавина. Тэдэн сарын тэднээс гээд 7 хоногийн туршид. Өөрөлдвөл одоо дараагийн иргэний боловсролын цаг дээр одоо хин ийм сайхан үйлүүдийг гаргасан талаар хэдүүлээ бас ярилцсан. За хүүхдүүд гарахтаа бүгдээрээ эндээс нэг нэр аваад гараараа өөрийнх нь нэрийг авсан бол буцаж хийгээд өөр нэр сонгоно шүү. За өнөөдрийн үйл ажиллагаанд хамтдаа оролцсон хүүхдүүдэд баярлалаа.